засгийн газраас эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн бариад буцаж татаж аваад бизнесийн эрх чөлөөний гэдэг хүрээнд оруулж ирсэн байна. Тэгэхээр яг энэ үзэл баримтлалын төвшөнд л бас би тодруулж асуух гэдэг юм л да. Уг нь бол эдийн засгийн эрх чөлөө гэдэг чинь олон улсаараа хэмждэг дөрвөн бүлэг 12 үзүүлэлт түүхий. Энэ дотроо хуулийн засаглал, засгийн газрын хэмжээг энэнд оруулж хэмждэг. Засгийн газрын хэмжээ их байх тусмаа эдийн засгийн эрх чөлөөг хэмжээдэг, шилжүүлэх төсвийн оролцоо, эдийн засгийн зохицуулалт, зах зээлийн нээлттэй байдлыг дөрвөн бүлэг 12 үзүүлэлтээр эдийн засгийн эрх чөлөөг гаргадаг энэ төсжилүүр гарч идэг. Энэ 12-ын зөвхөн нэг нь өөрөө бизнесийн эрх чөлөө. Тэр бизнес фридом гэдэг зөвхөн нэг нь. Гэтэл яагаад та нар эдийн засгийн эрх чөлөө гэдэг агуулгын хүрээнд хуулийн төсөл өргөн бариад буцаж татаж аваад тэгээд зөвхөн 12-ны 1 болгож оруулж ирэхдээ яг үндсэн агуулгаасаа шууд хамаарахгүй юу зөвшөөрлийн тухай хуулийг тэр хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд зөвшөөрлийн тухай хуульд л оруулаад асуултыг зохицуулах байдал бизнесийн эрх чөлөө гэдэг нэрэн дор өөр хуулиудыг баахан хууль тэр хуулиудад зөвшөөрлийг цуцлж байгаа, багасгаж байгаа, дарамтыг бууруулж байгааг бол дэмжиж байна. Гэхдээ яг энэ агуулгын хүрээнд яагаад ингэж юм хэлбэр тал руу явчваа. Хэлбэр тал руу ингэж явчваа. Яг одоо үндсэндээ бидний хувьд эдийн засгийн эрх чөлөө гэдэг чинь яг тэр олон улсын арга аргачлалаар нь тэр багц бүрэлдэхүүнээр нь үзжээж эн чинь олон улстай харьцуулах боломж бололцоо. Дахиад дээрээс нь бид нар асуудал жинхнээсээ хандах өмчийн эрхийн тухай энэ эдийн засгийн эрх чөлөөнд өмчийн эрх хэрхэн хамгаалагдаж байна. Өмчийн эрхийг хэрхэн яаж Монгол улс хуулиар хэрхэн энэ бизнесийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар хэрхэн яаж хамгаалах юм. Засгийн газрын шудраг байдал, засгийн газрын тэр татаас шилжүүлэх төсвийн эзэлж байгаа хувь хэмжээ эдийн засгийн эрх чөлөөнд чинь ингэж нөлөөлдгөө гэд харьцуулбал энэ олон зүйлүүдийг та нар бүгдийг нь орхиод яагаад ингэж 12-ны 1 болгоод оруулчихж байгаа юм бэ? Үндсэндээ ингэж ийм ухралт хийчихэж байгаа юм бэ? Энийн дээр нэг энэ хуулийнхаа үзэл баримтлалын төвшөнд нэг тайлбар өгөөч. За их баярлалаа тариулъя. За эдийн засгийн шинжилгээ ухаан. Өөрөөр хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангахын маш өргөн хүрээний ойлголт шүү дээ. Нийгмийн бүхий л харилцааг зохицуулах болж байна. Бизнес эрх чөлөөний гэж оруулах нь их зохистой гэж үзсэн. Яг тодорхой. Өнгөрсөн хугацаанд 35 жилийн хугацаанд Монгол улсын бизнесийн орчинд үнэлгээ хийгээд ер нь бид нар олон зүйлийг одоо үндсэн хууль заасан боловч баталгаажуулах ажлууд нэлээ тодорхой болгох, ойлгомжтой болгох зүйлүүд нэлээ орхигдсон байна гэж үзсэн. Тэгэхээр энэ бизнесийн үйл ажиллагаанд эрхийг баталгаажуул, шудраг өрсөлдөөнийг дэмжих, энэ бизнесийн доктортой байдал, өмчийн халдшгүй дархан байдал, бизнесийн нэр хүнд гээд төрийн эдийн засгт оролцоо, бизнес дэх орох оролцоо гэдэг. Ер нь энэ нэлээд үр дүнтэй гэж үзсэн. Бизнес эрх чөлөө. За энийг малгайн хууль болгоод дагаад бизнес орчин дотор хамгийн гол юм бол хөрөнгө оруулалтын орчинд их сул байна. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулъягээд хөрөнгө оруулалтын дагсан 20 орчим хуулийн өөрчлөлтүүд. Хөрөнгө оруулалтаар одоо ялангуяа бидний одоо байнга ярьдаг одоо зээл хүнтэй хүүтэй байна, санхүүгийн салбар хүнтэй байна гэдэг тэрдэг энэ гадаадын банк хөрөнгө оруулалтыг оруулахын тэр цаад улсын хязгаарлалтыг чөлөөлсөн. Хөрөнгөний зах зээлд одоо шинэ хөрөнгө оруулалт оруулахыг их усууд татчих авчрахыг нээсэн. Ялангуяа шинэ бизнес орчныг хим лоюухан дата төвийн хөрөнгө оруулалтыг дэмжих. Энийгээ дагсан одоо ажлын байрны чөлөөлтөөс ахуулаад аялал жуулчлал хүнс хөнгөн үйлдвэрлэгээд манай ажлын байр хамгийн их бий болгож байгаа цаашид уурхаагаас ангид эдийн засгийг босгохын тулд тэргүүлж байгаа салбаруудаараа бид нэр ажил хүчний чөлөөлт үйлдвэр хийгээд татврын чөлөөлтийг хийгээд ингээд явж байгаа. Хөрөнгө оруулагч гомдол их байгаа нь тодорхой гарсан. Гомдлыг багасгах хэрэгтэй байгаа. Үнэхээр бидэнд бас тодорхойгүй олон зүйлүүд. Хууль шүүхийн байгууллага, төрийн захиргааны байгууллага, орон нутгийн байгууллага энэ яам агентлагтай холбоотой олон зүйлүүд тодорхойгүй, ойлгомжгүй, давхардсан, уялдаагүй зүйлүүд байсан. Тэгээ энэ болгоныг зохицохын тулд зайлшгүй зөвшөөрлийн асуудлыг хөндөж төрөөс эдийн засгт оролцож байгаа тэр зөвшөөрлөөр дамжин оролцож байгаа оролцоог тодорхой болгохын зайлшгүй байна.
Тийм болохоор энэ дагаад 99 хуулийг өөрчилж байгаа юм. Салбар дотор байгаа зөвшөөрлүүдийг түүсэн гэсэн үг шүү дээ. Хуульчилж өгч гэсэн үг. Хуулийн гадуур сайдын одоо эрх мэдлийн хүрээнд агентлагээр даргын эрх мэдлийн хүрээнд зохицуулж исэн олон тэр 4-500 зөвшөөрөл нэргүүч зөвшөөрлийн адил үйлчилж исэн захиргааны акт хэм хэмжээг л хуульчилж ил гаргаж зарим нь хүчингү болгож байгаа. Үүн дотроо зөвшөөрлийнхөө бүр 120 орчим зөвшөөрлийг төрийн бус мэргэжлийн байгууллагууд нь шилжүүлъя л гэж байна. Энийн үр дүн Монгол улсын тэр